Малын үеийн одоо дотор за малын одоо таалхан дотор одоо энэ хоёр асуудлыг одоо нэг удаагаар ойлгоод энэ одоо буруу зүг үү гэх асуудлыг бас илүү хөндөж дотор сая хотоос ярьж байна. За яг одоо ингээд малын үеийн дотор аваад одоо бас юу хийх вэ? Ямар асуудлыг хийх байх вэ? За дээр нь одоо хотор нүүлээр яваад ирж байгаа малчдын талаар одооээс одоо бас авах тавих шаардлага юу ах юм. Малын үеийн дотор гэж одоо бас надад ч юм жоох юм уу гэдэг бас нэлээд энэ зөвлөгөө бас хэлж байна. Тэгээд бас энийг бас мэдээж одоо хүмүүс бас шийдэж татаараа яа гэдэг бас ярьлаа. За дээрээс нь одоо бас жирийн одоо нөөц за жирийн талбарт энэ одоо зөвхөн одоо зохицуулалтаа бас сургалт хичээлээс орж байна. Энд одоо шинэ одоо манай орон хөдөлгөөнд бас зөвлөлт за өөрөөр хэлбэл нэлээд өсөж бас анхааруулжтай за хүмүүсийг одоо арай гурвуулах болон хамгаалах сэргийг гэдэг юм ажлуудыг бас ярьж зөвлөгөө өгч бас одоо чухал сургуулийн багшнаас зөвлөгөө хичээлээс орж байна. Тэгээдээсээ бас орсон юмудаа бас сонгоо ярилцаж юмудаа бас хэлүүлэх төлөө одоо манайх малын үеийн одоо малын байн угаалга заамын одоо бас мачтад сургууль сонгоод юм уу захын хэрэгчтэй нөхцөл юм ажлуудыг бас хамааруулж хийж явдаг. За дээрээс нь одоо энэ одоо яг бас ойлгож байгаа бас бодож байгаа зүйл одоо малын одоо татлаа гэдэг ялгаж салгаж өгөөч. Одоо үйлдэлс маш их ирдэг учраас тэр хүмүүсүүдтэй одоо яаж харилцаж ярилцаж энэ талаас ямар шийдвэр гаргаж энэ үйлдэлүүд дээр бас мэдээлэлтэй гаргаж өгөх юм байна. Яг зарим одоо ингээд хэсэг дараагаар ярьдаг ч юм уу энэ дэсэг одоо бачтыг одоо тиймээс наашааш өөрөөр хэлбэл зөвшөөрч байгаа хаана ямар одоо гараад бас энэ бараан байдаг л да. Энийг одоо бас ажиглалтаа гаргах юм. Одоо тэгээд юу гэдэг юм юм ямар мал одоо бармал нэг өстэй хадуу одоо олон ханаа гэдэг бас одоо орон өөрсдөө шийдээд ирээд бас юм юм бас хэрэгтэй нэг сайд дотор ярьж байна. Тэгээд энийг бас нэлээд чухал гэж бодож